Ерөнхийдөө манай энэ төвдөө амьдарч байгаа хүүхдүүд маань энэ чөлөө цагаараа дуулан хичээлдэг. Гар урлын дууланд одоо чимэх урлагийн төрөл зүйл юмхнаар юм хийж сурдаг байхгүй. Одоо жишээ нь тэр вармар гэхэд шил ашиглаад, хумцар ашиглаад ингээ болж өгвөл нөгөө хаягдл материалыг түлхүү бүтээлтэй ашиглаж өгдөг. Байгальд хор хөнөөлөвчруулдаг түүхийдийг эргүүлээд бүтээл дахин ашиглаад бүтээл болгож яах нь нэгсэндээ байгалаа хамгаалж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэгээ манайх тэгээд гар урлын бүхэл зүйлээр сургадагтай ойдл, олбогоо ях, шүр хэлхийх тэгээ угсаатны зүйлийн үед угсаатны зургийг ороод тань мэдхэн чиглэлээр Google-тэй одоо хатгамал чимэглэх урлагийн бүхэл төрөл зургийг хичээлдэг. Одоо энэ хийж байгаа бүтээлүүдийг зарж борлуулах юм болов уу эсвэл ингэ ерөнхийдөө бол бэлгэнд байгууллагад одоо тусалсан харилцан юмд бэлгэнд их явдаг. Хүмүүс одоо орж ирээд хүүхдийг дэмжих зорилготой бас авдаг. Манай ажилчид багш нар нь хүүхдэд дэмжиж бас авдаг. Тэгэхээр одоо нэгсэндээ нэг олбог 40,000-аар зарагдлаа гэхэд 20,000 хүүхэдтэй очих юм уу тий. Тэгж хүүхдэд бид нар дэмждэг. бүтээл хийж байгаа зүйлсүүдийг өөрсдөө цоглуулдаг уу? Бид бас саяхад ямны манай харийн яам дээр үзэсгэлэн гаргаад ямны сайн байна бидрийг дэмжиж бүтээлүүд юм төрчих нь бодлоод авцсан. Тэгээ эргүүлээд нөгөө төхөр материалыг буцаж аваад эргэж юм хайж байгаа. Одоо энэ юм болгоно нүдтэй болсон цагт ер нь олслохэд айгүй үнэтэй. Тэгээд гэж хүүхдүүдэд дэмждэг. Бас хичнээн хүүхдүүд суралцдаг юм байна. Одоо манайхны чинь 2 газар нэгэн сансарт цэцэрлэг дээр байдаг энд дэдэг ингээд 7 хоногийн 2 өдөр нь тэнд очиод 2 өдөр нь энд дэдэг байхгүй юу. Цэцэрлэг дээр 27 8 хүүхдүүд энэ дээр нэг 22 хүүхд ингээд нийтээ нэг 60 хүүхд хичээлж байгаа яг манай туулд. Хүүхдүүд бас тийм юм гар урлын юм сураад байгаа шүү дээ. Энэндээ бас хэр сэтгэл хангалуун дуртай гэдэг бол. Одоо ойдл майдл бүхэл юмнаас ахуулаад одоо нэг хүүхд юм бэлгэлээд гараараа хийгээд бэлгэлнэ гэдэг чинь нөгөө сэтгэл шингэсэн учраас маш их дуртай. Тэгээд одоо цаашдаа ээж аавал болох юм чинь ойдл эсвэл дуртай өөртөө амьдралд нь хэрэгтэй учраас маш их дуртай байдаг.